Ноён уулын шүүх хурал мөн л хойшиллаа. Уул толгодыг бүхэл улсаа худалдахад бэлэн байгаа ичих нүүргүү зарим нэг монгол хүмүүс Centara Gold-ыг төлөөлөн бүхэл аргаа хэрэглэн баримт материал бүрдүүлэх гээд үзэж тарж байна. 2-3 удаа хойшлоод байгаа шүүх хурлын хойшилдог шалтгаан нь ердөө л холбогдох баримт материалууд нь дутуу байгаад байгаа явдал юм. Тэрнийг шүүхтэр ирсэн хойноо мэддэг, тэгээд бүрдүүлэхээр ахин хойшлуулдаг ийм л нэг тоглоомын шүүх хурал ноён уулыг маань залгихаар амаа ангаас хэвээрээ гацчихад байна. Хуулиараа бол эдгээр бүх материалыг 100% бүрдүүлсэн байжгийн маань ашиглалтын лицензээ авдаг, өгдөг номтой. Харин Канадуудын хувьд эхлээд авилга өгөө зөвшөөрлөө авчихдаг, хилэм гарахгүй бол шууд угдаг, хилэм гарвал шүүхтэр гацах замаар цаг хожин араас нь материалаа нөхөн бүрдүүлэх гэж явдаг ийм л арга зам руу оржээ. Энэ зөвшөөрлийг ардчсан нам эрх барьж байхдаа өгсөн. Тэдний өгсөн мөнгийг урьдчилж аваад ижигсэн гэдгээ Зандаа хөгийн инхот хүлээн зөвшөөрсөн. Эдгээр Монгол улсын хууль дүрмийг инхүү нулимж байна. Эдэнд Монгол улсын хууль дүрм үйлчлэхгүй байна. Авилгын аргаар ашиглалтын зөвшөөрлөө авдаг, асуудал үүсмэс ахин авилга өгөх замаар бичиг баримтыг нь араас нь нөхөн бүрдүүлдэг ийм л замаар мөнгө цацсан Монголд маань хуулийг гიშгэлэн явцгаалж байна. Хууль үйлчлдэг орондоо шүүх хурал нь энэ лиценз чинь хууль бус юм байна хэмээн шууд суслах ёстой. Ноён уулыг ухуулахгүй хэмээн зүтгэж хүмүүс хуулиа бариад шүүх хурал дээр бэлэн хүрээд ирдэг, харин нөгөөдүүл нь үзүүлж харуулах юмгууд бол хойшлуулдаг. Одоо танд ойлгогдож ирж байгаа үстэй. Тэгэхээр Монголд хууль гэж юм үйлчилдэг бол ноён уул маань бүрэн бүтнээрээ үлдэх ёстой. Үгүй юм бол ухуулах шийдвэрийг шүүхээс гаргана. Их нутаг эцэг өвгдийнхээ онгорч байныг ухуулахгүй хэмээн тэмцэж буй монголчууд хэрвээ шүүх буруу шийдвэр гаргавал амь насаа хайрлахгүй тэмцэнэ хэмээн мэдэгдэж байна. Тэгэхээр би зарим нэг мэдээлэлээс ингээд харж байхад та нар болохоор ингэсэн байна. Шүүхийн шийдвэр нөгөө талд гарсан чинь бид нар ямар ч зүйл суулгахгүй гэдгийг хэлсэн аа. Тэгэхээр энэ Монголд зүгээр зүйл болчихвол нэг төөвтэй дээр системтэй хайрны зүгээр зүйл болох байхгүй. Энэ үнэхээр яг энэ авахгүй транспорт гэдэг энэ өөрөө Монголын зөвхөн юм гэдэг. Машин их хөөсөөр бид энэ дээр яг үнэ систем болон баяа болох Монгол улсад авсан тогтхгүй үгүйдээ тогтноо. Тэгэхээр анарууд энэ тэмцэлтэйгээр сайнаас авсан бэлэн байна гэж үг шүү дээ тийм ээ. Энэ бид зайлшгүй. Ийм байдлыг хүрээтэй тийм ээ. Бүтэсэн хараад. Энэ зүгээр хэлэхэд жоохон хараад энэ дээр өөрөө хараад байна. Төр засаг минь төрийн хууль цааз минь ийм л юмд бүү хүргээсэй билээ. Эрх баригчдын хууль бус шийдвэрээс олж Монгол хүний амь эрсдэж Монгол хүний цус урсах ёсгүй.